Хятадуудын одоогийн хамгийн сүүлийн үеийн бодлого бол эдийн засгийн ямар нэгэн боломж гарангууд Монголыг одоо өөр юм мэдэл авах бодлоо. Хятадууд Монгол руу довтлохтой тулах юм бол тэр нарийн царгийн төмөр замтаа замгүй орж ирнэ. Дэлхийн дайн ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк холбоог нь эзэлдэг. Энийгээ эзлүүлэхгүй тэгдэг та мэднэ тийм ээ. Энийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг, тулалддаг, үхдэг, үргэлддэг. Өнөөдөр манайх зүгээр л өгж байгаа байхгүй. Тэгвэл тэгээд одоо өргөн царгийн төмөр замаар Оросууд манаараа халдан довтлохгүй гэсэн баталгаа. Оросынхоо бодлогоор түүхээ харалта. Орос газар нутгээ томсох бодлоготой биш хүн аманд цөөхөн Сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадтай аюулаас айж байгаа болсон. Бид нар 70 жил явхад эрлий зулаагүй Оростой. Тийм эрлий зулаагүй. Бид нар бол Хятадтай эрлий зулахад асар амарх. Адилхан хар нүдтэй, хар үстэй. Тэгэхээр би боддгийн зөвхөн Монгол эмэгтэйчүүд маань битээ Аз нөхөр ав. Аз нөхөр авал Монголоо л авцсан.